Дуучин Баяр Цэнгэлийн тоглолт 9-р сарын 6-нд Төв Цэнгэлдэх хүрээлэнд тасалбарыг бокс офис сегмэнээс Зэг, сайн бацгаана уу? Өнөөдөр та бүхэнд зориулж миний ярих кино бол 2024 оны 3 дугаар сарын 8-нд нээлттэй хийсэн Кунг-фу Панда 4 байна. Өмнө оруулаад буцаагаа дуустгахчихсан болохоор үзэж амжаагүй хүмүүс зөндөө байсан. Тэгээд тэдрийг үзээсэй гэд дахиад хийсэн шүү за. Олсон ашиг орлогын хувьд гэвэл 85 сая доллараар бүтэж 550 сая долларын ашиг олсон байлаа. IMDb дээр хүнлэгээ нь 6.3 байсан. За тэгээ хүнлэгээ гэдэг бол хүн болгонд дор дороо хийдэг зүйл болохоор илүү дутуу юмар ухаан санаагаа өмүүлээд яг уу. Миний хувьд бол өмнөх ангиуд нь ямар байсан яг л тэрэн шиг хөгжилтэй, сонирхолтой хөөрхөн хэвээрээ л байсан. Гэр бүлээрээ үзэхэд хамгийн тохиромжтой хүүхэлтэй. За ингээ бүгдээрээ тайлбараа эхлүүлцгээе. Тайлонг сүнсний ертөнцөөс эргээд ирчихсэн чулуу олборлдог газрын ямаануудыг зандарч нилээд ууртай ширүүн царай гарган зогсож байна. Яг үндэ ямаач гэжтэй аргал ингэрч юм уу нэг тийм сүүн тэжилтэй эвэртэй амьтдын нэгдлээ байгаа байхгүй. Тэгээд зүгээр хүн болгонд ойрхоноор нь ямаа гэд нэрлэлсэн. За тэгээ энэ хооронд манай луугийн дайчны 2 аав шинэ ресторанаа нээж байдаг. Тэдний хоолны газрын гол маркетингийн луугийн дайчин По учраас хүүгийн шинэ рестораныхын нээлтэн дээр амжиж ирч чадахгүй байхгүй хэмээн хин сэтгэлэн жилийн зогсон. По энэ үеэр гахаан 3 тоорог нэг дор залгичсан скаттай тулдаж байдаг. Шангаа хорхоог ядах юмгүй дийлж тоороонуудыг ээжд нь хүлээлгэн өгөөд гэр бүлийн бизнестэй хөрөнгө оруулахаар По яарангүй. Түүний урд мастер шеф гарч ирдэг. Тэр түүнтэй маш чухал нэгэн зүйлийн талаар ярилцах хэрэгтэй байна гэж хэлдэгч үнэхээр яарч байгаа учраас По түүнийг энэ удаад хараагүй юм шиг өнгөрч байна. Нээлтийн дараа мастер шеф алаг баавгаг сүмдээ авчирээд бид чиний сөөрийг залгамжлах дараачийн луугийн дайчин тодруулах цаг нь нэгэнт болсон байна. Мастер өвгөө чамд сүнсний ертөнцийн хаалхыг нээгч мэрэгэн ухааны таягийг залгамжлуулсан. Чи одоо луугийн дайчин биш харин бидний оюун санааг чиглүүлэгч сүнслэг баатар болох цаг чинь иржээ хэмэдэг. Яг луугийн дайчин биш луун болоод өгөөч гэдэг юм лээ л дээ. По энэ бүхнийг сонсоод багшаа юун сүнслэг баатар юун мэрэгэн ухаан энэ вэ? Би чинь зодтолдож л мэднэ. Гэхдээ бас зодоондоо тиймч нэвтрэх юмтан биш. Саяхан сурсан энтергээл мянган шалтгаан тоочих боловч мастер шифүү түүнийг огтхонд сонсдоггүй. За ингээд луугийн дайчин шалгаруулах тэмцээн эхэлсэн байна. Тэнд маш чадварлаг 5 тулаанч юу чаддгаан мастер шеф По 2-т харуулдаг. Алаг баага зүгээр л тэндээс өөртөө таалагдсныг сонгоход болно. Ингээд үзүүлбэрч дуус луугийн дайчныг сонгох торгон бүж дохиоход По дахиад нэг удаа өөрийгөө луугийн дайчнаар сонгочих. Энэ үйл явдал мастер шефүүд нэг их таалагддаг. Тэр үгэнд нь орохгүй байгаа тэнэг шаваа өөрийнхөө бясалгал хийдэг интори модны дор авчирээ за По. Энэ бол тоор жимсний яс. Хэрвээ үүнийг хэн нэгэн газарт болвол чиний ард байгаа шиг ийм үдсэглэнтэй том мод болж хувирах боломжтой. Чи үүнийг л ойлгох хэрэгтэй байна. Одоо жаахан бясалгал хийчих гээд түүний ганцаарнг нь орхин. За гээл өөрт байгаа мянган асуултанд хариулт авахын тулд По бясалгаж эхлэх боловч түүний толгой дотор хоолоонууд эхний минутаас нь ахуулаад л яриад эхэлдэг. Анхаарлыг сарниулаад байгаа нөгөө хоолоонуудтайгаа тас хэрэлдэж арай гэж нэг юм дарж аваад салхийг мэдэрч түүнийг даган хийсэх тоор модны навчсыг ажиглан дотоод амар амгалангаа яг олдгийн даваан дээр Погийн хоолоод навч ороод хаахуулчихдаг. Луугийн дайсны сүмд хулгайч орж байна. Алаг баавга түүнийг нь мэдээд араас нь хөөж орно. Энэ үнгийг Чэн гих бөгөөд тэр нилээд залтай хулгайч. Баригдлаа гэдгийг мэдсэн учраас тэр хавийн бүх зүйлсийг өмүүлж байгаа тэндээс зүгтэн гарахыг оролдоно. Гэхдээ тэр чаддаггүй. Энэ үеэр чулуу олборлдог ямаанууд По дээр хурж ирдэг. Сүнсний ертөнцөөс Тайлонг эргээд ирсэн. Чи бидэнд түүнийг хөөж явуулахад туслаач хэмээгүй. По ихэд гайхаж үнэн эсэгт нь эргэлзэн зогсон. Гэтэл хажуу талаас нь үнэг би наадахыг чинь яг ямар зоригтой эргэж ирснийг нь мэднэ. Чи намайг суллаж. Хариуд нь би чамд бүх учрыг нь сайхан тайлбарлаад өгөө гэж хэлдэг. Алаг баавга түүнд ихэндээ итгэдэггүйч тэрнээс өөр энэ бүхний учрыг сайн мэдэж байгаа хүн байхгүй учраас ялч чүү Чэн дээр хурч ирээд тусламж гуйдаг. Үнэг түүнд Тайлонг үнэг хэрэгтэй сүнсний ертөнцөөс эргэж ирээгүй. Түүний дүрд харин хэн нэгэн хувраад байгаа хэрэг. Чи Камилэн гээд нэг гөрвлийн талаар сонсож байсан. Тэр дуртай амтныхаа дүр төөрч тэдний чаддаг бүхэл зүйлсийг хийж чаддаг нэг төрлийн удган байдаг юм. Түүнийг хэр баргийн хүн дийлж чадахгүй, олж чадахгүй. Хэрвээ чи хүсвэл би чамд туслаж түүн дээр очих замыг чинь зааж өгөө гэж хэл. Мастер шефүү тэдний энэ тохиролцоог сонсоод ихэд уурлаж Пог явуулахгүй гэх боловч шинэ адал явдал гэхлээр л нүдэнд нь гал асаад явчихж байгаа сурагчин хараад хорж дийлэхгүй юм байна гэдгийг ойлгоно. Дуучин Баяр Цэнгэлийн тоглолт 9-р сарын 6-нд Төв Цэнгэлдэх хүрээлэнд тасалбарыг бокс офис сегмэнээс
хоол газар аюултай дайсны араас явж байгаа гэдгийг сонссон хоёр аав нь ярилцаж байна. Панда под огтхонд санаа зовхгүй байгаа дүр үзүүлнэ. Галуу харин сэтгэлээр их унаж яавал түүнд туслаж чадах вэ хэмээн бодон зогсно. Тэгээд орой болоход манай хоёр бие биенээс нууцаар хамаг юма бэлтчихсэн пог дагаж явах гэж байгаад гэрийнхээ гадаа таарцгаадаг. Хоёулаа л хүүгийнхээ араас санаан зовж байгаа эцэг хүмүүс болохоор цаашдын аяллаа хамтдаа хийхээр шийднэ. Харин энэ үеэр гөрүүл хадагтай гэмт хэргийн бүлэглэлийн томчуудыг цуглуулчихсан тэднээс авах татварын хэмжээгээ ихсгэнэ хэмээн яриад сууж байна. Зарим дээрэмчид үүнийг нь сонсоод эсвэргүүцэх гэж оролдог боловч яалчгүй нүдэн дээр нь жижигхэн шоргоолчиг амтан аврах том заан болоод хуурж байгааг хараад бүгд л айцхан дагжин жичирцгээдэг. Гөрүүл хадагтай байгаа газар заавал усан онгоцор хүрдэг болохоор манай хоёр хатар зай болохоор нэгэн газарт ирсэн байна. По замдаа үнэн дандаж чи битгий зайл хэрэглээрээ. Хоёлаа шударгаараа ганц зай болчоод цаашаа хөдлөё анхнаасаа хэлсэн юмсан. Чэнч түн заа гэж хариулсан мөртлөө уушийн газарт ороод л пог завны ахмадтай ярилцаж байх оронд мөрөөдөө даалуу тоглон тэнд байсан ихэнх хүмүүсийн мөнгийг сэгсэрчигдэг. Ингээд олсон мөнгөөр хоол авч хамтрагч байгаа дайлан сууж байгаад лөөр хийж байснаа бүр мартчихсан илүү даалуутай сүүлэн өргөж орхидог. Тэнд байсан хүмүүс бүгдээрээ түүнд хуурцсан байна гэдгийг ойлгож жижигхэн үнэг гүзээтэй панда хоёрлох харц салгалгүй ширтэн зогсон. По үүсэд байгаа нөхцөл байдлыг айлуулах эвээр шийдхийг хүсдэгч тентхийн эзэн авгаан чэнд алдсан мөнгө маш их учраас яагаад тэндээс зүгээр алхаад гарчиж чадахгүй юм байна гэдгийг ойлгоно. За тэгээ баахан зодолтож тентхийг нилээд бөснөөсний дараа уушийн газраас ангарч нөгөө шууны аманд амьдардаг загастай цуг заваар нь цааш явцгаана. Замдаа Чэн шинэ айстан өөрийнхөө өнгөрсөн амьдралын талаар ярьж өгдөг. Тэр багасаа л өнчирж үлдсэн бөгөөд гудамжинд амьд үлдэхийн тулд хулгай хийж гуйлгаггүй худлаа хэлэн амьд зуудаг байсан юмсан ч. Энэ үеэр гөрүүл хадагтай баахан төмөр тор бэлтгэгчсэн дотроос нь ямар ч хүчтэй байсан гарч чадахгүйгээр шившлэг уншаад таглаж байна. По энэ үйл явдлыг зүудэндээ олж хардаг бөгөөд өглөө сэрээдэл шууд үнгэнд харсан бүх зүйлсээ яриад нөгөө гөрүүл чинь энэ ертөнцийг тэр чигээр нь өөрийн мэдлэлд авах гэж байна гэж хэлдэг. За ингээд явсаар манай хоёр батар Чэний төрсэн газарт ирсэн байна. Нөгөө гөрүүл хадагтай ч гэсэн энд байгаа. Под энэ газар үнэхээр их таалагдана. Хүмүүс нь найрсаг, хот нь үзэгсэлэнтэй. Тэгээд дээрэс нь хоолнууд нь маш амттай. Үүнийг энэ хотод гэмт хэрэгтэн хулгайч гэдгээрээ алдартай. Цагдаа нар тэдэн дээр ирээд Чэнийг баривчлах гэтэл По өөрийгөө танилцуулж луугийн дайчин та бүхний өмнө зогсож байна гэж хэлдэг. Гэтэл хамгийн сонирхолтой нь манай баатрын нэрийг тэр хотыг хэн ч мэдэхгүй байх бөгөөд өмнө нь хизээж сонсож байгаагүй болж таар. За ингээд манай хоёр зүгтгаас өөр сонголтгүй болж цагдаа нарт яг баригддгийн даваан дээр Чэн газар доорх хотны хаалгыг амжилт нээснээр энэ удаад ам болторцгаадаг. Газар доор энэ хотын хулгайч дэрэмчид амьдарна. Под энэ газрын амьтад маш ихээр таалагдах бөгөөд хөөхөн туулаануудтай таарад эгдүүн хөдлөж тэврэх гэтэл нөгөө туулаанууд нь манай хүний бодсон шиг тийм ч эгдүүтэй амьтад биш байдаг. Газар доорх хотыг хаана гэдэг нэртэй Монголын удирдана. Тэр манай үнэгтэй эртний тооцоотой бөгөөд тэднийг харсан даруйдаа цэргүүдэд дудам бүслэн ав. По дахиад л тэдэнтэй хэл амааран учраан ололцож эхлээд гөрүүл хадагтайг дарахад минь бидэнд туслаач хэмээн гуйна. Үүний ардур Погийн хоёр эцэг хүүгийнхээ араас явсаар байгаад нөгөө уушийн газарт ирдэг. Цонхоор нь харуул баахан зодуулсан шархадсан амьтад бие биенийгээ асраад сууж байна. Галуу олон жил хоолны газар ажиллаж байгаа учраас тэдэнтэй хэл амаа төвөггүй олжчих байхаа гэж нөгөөтгөндөө хэлээд тотгош ордог. Ороо шууд энэгээр нэг алаг багва эргэлдээг үзэж асуудал галууг шууд багалзуурдаж аваад хоолны хачир болоход өгнө. Үүнийг харсан Ли гаднаас том баатрын дүр хэсгэн орж ирээд галуу найзаагаа аварч Пог хаашаа явсан талаар тойроо замаар асууж мэдээд дараачийн аялалдаа тэд гардаг. Харин тэдний хайртай хүү мэрэгэн ухааны тайгаан барьжсэн Чэнгд луугийн цохилт хэрхэн хийх талаар хичээл зааж өгч байна. Гэхдээ тэр тайгаан сайн дураараа Чэнд өгөхгүй бол үнийг юу ч хийж чадахгүй. Мэрэгэн ухааны тайг зөвхөн эзэндээ захирагддаг. Бөгөөд түүнийг эзэмшихийн тулд өмнөх эзэн сайн дураараа дараачийн хүндээ дамжуулах ёстой байдаг юмсан ч. Хамт байх тусмаа Чэнг алаг баавгаг илүү ихээр сайн талаас нь харж эхэлдэг. Эхлээд харахад тэнэг жимшиг, хүүхэд гинэт жимшиг сэтгэгдэл төрүүлэх боловч түүний хүсэл зориг ямар ч хүнийхээс илүү бусдын төлөө зохиосон том баатар ир юм байна гэдгийг ойлгоно. Гөрүүл хадагтан цайзад манай хоёр тулж ирсэн байна. Дотогшоо орохын өмнө По нөгөө тоор модны үрэн гаргаж ирээд Чэнгд өгдөг. Тэгээд энэ үр одоо жижигхэн харагдаж байгаа боловч аврах том мод болох боломжтой гэж хэлнэ. Үүнийг энийг сонсоод хэрвээ би хичээвэл энэ үр шиг том болох боломжтой юм байна гэдгийг ойлгоод. Үүний дараа тэд олон зуун хамгаалагчдын хажуугаар мэддэхгүй өнгөрч үхлийн аюултай төхөөрөмжийг амжилттай давж чадна. Тэгээд цааш явж байгаад По шатнаас бүдэрч унав. Босоод иртэл түүний дээрээс аврах том нөгөө гөрүүл хадагтай шившлэгтэй торх унаад ирэхэн тэр. Дотроос нь өргөх гэтэл Под хилдэггүй. Тэгээд Чэн тайгаа өгөөд гаднаас нь хөшүүлэх гэж байтал гөрүүл хадагтайд түүний араас гараад ирдэг. Тэгээ яагаад ч юм бэ? Чэн гөрүүл хадагтайд оюун ухааны тайгийг өгчөгдөг.
По гайхаж юу болоод байгаа талаар асуухад үнэг анхнаасаа л гөрүүл удахын зүтгэдэг байсан бөгөөд үүр хүүхэд байхаас нь л үнгийг дэрэгдэн авч тэжээж өсгсөн болоод явчихдаг. Удах нь тулааны урлагийг төгс эзэмшиж дэлхийг өөрийн мэдлэлтэд оруулахын тулд ганц л зүйл дутаад байсан нь Погийн мэрэгэн ухааны таяг. Тэр үүний тусламжтай сүнсний ертөнцийн хаалгыг нээж тэндээс хамгийн чадварлаг тулааны маструудыг дуудаж авчирна. Тэгээд сүнсийг нь сорж чадварыг нь өөрөө бүрэн эзэмших зорилготой. По түүний энэ яриг сонсож байгаа доодох шалаан цөмлөө зүгтаачдаг. Гэтэл гөрүүл хадагтай үнэгний дүр төөрч түүний араас гүйцэж ирээд өндөр уулын орой дээрээс луугийн дайсныг түлхээд унгаачих. Энэ хооронд Чэн амьдралдаа анх удаа жинхнээсээ найзалсан анд нөхрөө хуурж удагны гарт хорлуулсан даг юмшин зогсно. Үүний дараа По амьд байж таарах бөгөөд хаднаас ургасан модноос зүгчгсэн яах учраа олохгүй дээшээч үгүй доошооч үгүй гатсан байна. Тэндээс манай хүнийг хоёр аав нь ирж амьд гаргадаг. Энэ хооронд нөгөө утган гөрүүл яриад байсан зан үлэн үлдэж байна. Тулааны маструудыг нэг нэгээр нь дуудаж сүнсийг нь араас нь сорсноо маструудыг өөрт нь саад болгохгүй тулд нөгөө шившлэгтээ дорхондоо хорчихдаг. Энэ үйлдэлэн тэр хэдэн 100 удаа давтах бөгөөд Зевсгийн эрдэм суралцаа зогсохгүй нөгөө сүнснүүдийнхээ дүр ялгахын аргагүй хуурч чадна. Болж байгаа үйл явдлыг хамгийн ойроос харж байгаа Чэнг буруу зүйл хийсэн гэдгээ сая л нэг юм ойлгож алдаагаа засах гэж По дээр очдог. Тэр түүнд хандаж гөрүүл хадагтай урдийнхаас 100 дахин илүү аюултай болсон. Чи тийшээ битгий очь. Гуйж байна. Хамтдаа өөр арга бодож олцгоё гэж хэлдэгч луугийн дайчин түүнийг огт сонсдоггүй. Тэр түүнийг зохиж, зодож үзэх боловч По зүгээр л урагшаагаа хараад алхаад байдаг. Ямар ч нэмэргүй юм байна гэдгийг ойлгосон Чэн Погийн хоёр автаа уулзаж байснаа гэнэ тааныг санаж түн дээр очиж гөрүүл хадагтайг зогсооход минь туслаач хэмээн гуйна. Дээрэмчдийн бүлэг удхан хүүхний цэргүүдийг саатуулж байх хооронд По гөрүүл дээр ирчихсэн тулалдах гээд юм яриад зогсож байдаг. Панда түүнийг тулаан хийлгүүгээр зүгээр өөрөө буугаад өгчхөө гэж хэлж үзэх боловч манай залууд мэрэгэн оюуныхын тайгийг эргүүлж өгснөө чи миний хүчийг арай л дутуу үнэлээд байна гэж хэлээд дайрдаг. Янз бүрийн дүрд хуурж хідэн талаас нь Под ямар ч боломж өгөхгүйгээр товтолж гарна. Тулаан эд дундаа орж хин хинийхээ хүчийг үзэж байтал Чэн туслахаар хурж ирдэг. Удган хүүхэн нэг дор бүх дүрдэн зэрэг хөвөрч лууч юм шиг жаран хөлтөж юм шиг нэг тийм сонин амтан болсноо хүүхд найснуудаас нэг дор салахаар шийднэ. Өөртөө хитрхи итгэвтэй байсан жаран хөлд Под ялагдаж газар дуна. Эргэж босч ирээд луугийн дайсны дүр төврөн түүнтэй үзэлцэж байгаад нөгөө шившлэгтээ дорхондоо манай Пандаг аваачаад хорчихдаг. По тэндээс гарч чадахгүй байгаа учраас Чэн түүний тайгийг авч лууд цохилтыг гүйцэтгэн удхан гөрөвлийг ухаан алдуулж чаддаг. Үүний дараа По гарч ирээд Чэнээс тайгаан авснаа би зүгээр л чамайг өөртөө 100% итгэлтэй байгаасаа гэсэндээ дорхноос гарч ирээгүй юм шүү гэж хэлдэг. Тэгээ манай хүн амар хүчтэй скөдөж хэрэглэн гөрүүл хадагтайг буулган авч хулгаалагдсан кунфуг эздэд нь хүргэж өгдөг. Дараа сүнсний ертөнцийн хаалхын нээж кунфу маструудыг буцаана. Тайлунг буцахаас өмнө Погийн урд хурж ирснээ. Би одоо л мастер үгүй яагаад чамайг сонгосныг ойлгож байна. Чи үнэхээр л луугийн дайчин бөм байна гэж хэлээд гөрүүл хадагтайг зүүн гартан бариад сүнсний ертөнц рүүгээ буцна. По гэртээ эргэж ирээд сүнслэг чиглүүлэгч баатар болох багшийнхаа саналыг хүлээж авдаг. Тэгээд дараачийн луугийн дайчнаар Чэнийг сонгоод Шифүүд энэ тухайгаан дуулгана. Өнөөх нь үнэхээр их гайхаж бас шоконд орсондоо тоорын модны дор очиж бясалгал хийхээр явдаг. Гэсэн ч Погоос болоод энэ өдрийн бясалгал нь талаар өнгөрнө. Бүх адал явдал дуусны дараа луугийн дайчин Чэн кунфугийн ноён оргилд гарах ажилдаа шамдан суралцсан. За энэ түрээд энэ удаагийн дугаар өндөрлөж байна. Бичлэг таалагдсан бол лайктаар subscribe хийгээрэй. Дараа уулзтлаа. Түр баяртай.